Сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе намайг Ука Төмөр гэдэг миний хүс хий хүр сугт давтаа марилна. Таны чин хүсэл тэмүүлэл юу вэ гэдгийг мэдэх үү? Хүсэл тэмүүллийнхээ араас явбал амжилтанд хүрнэ гэдгийг их олон удаа сонссон ба. Би ч их олон удаа сонссон. Тийм болоод ч тэрөө надаас би юунд дуртайгаа сайн мэдэхгүй байна. Миний чин хүсэл тэмүүлэл юу вэ гэдгийг мэдэхгүй байна. Ука гэж та надад туслаач энэ тохиолдолд яавал дээрвэ гэдэг асуултыг их асуудаг. Түүний нэгийг би энд төлөвлөе. Сайн байна уу? Намайг Бэ гэдэг. Би гадаадд бизнес удирдлага 1-р курсэд саяхан ороод одоо 2-р семестртээ суралцаад явж байгаа юм. Тэгээд гол асуудал гэвэл манай мэрэгжил математик голчилж үздэг болохоор надад маш хүнд байгаа юм. Шулуухан хэлэхэд миний математикийн төвшин бараг 6 дугаар ангийн хүүхдтэй ижил байх. Тэгээд 50% тэтгэлгээр суралцж байгаа юм. Хэрв энэ семестрт голчоо сайн гаргахгүй бол би тэтгэлгээсээ хасагдах болно. Та надад зөвлөгөө өгөөч. Би мэрэгчлээ солиул дээр үү, хичээгээд сурвал дээр үү, хамгийн гол нь таны бичлэг дээр үзэх дуртай зүйл бол дуртай зүйлээ хийх гэсэн байсан. Би энэ мэрэгжилдээ дуртай үгүйгээ мэдэхгүй байгаа юм. Бас нэг чухал зүйл гэвэл өөр дуртай мэрэгчлэрээ солио гэж бодоход юунд дуртай гэдгээ мэдэхгүй байх. Жишээ нь сакс тоглох дуртайч саксчин болох гэдэг ирээдүгөө учраас бүтшгүй гэх жишээтэй. Чадах зүйл гэвэл хэл хурдан сурч чадна. Гэвч бас л орчуулагч боллоо гэхэд ирээдүггүй гэх жишээтэй. Та надад туслаач би яах вэ? Толгоо гашлаад эргэлзээгээр дүүрэн байх үедээ жоохон гүнэглэх юм. Энэ байдлаа эцэг эхтэй харуулж сэтгэл санааг нь зовоомооргүй байдгийг гэсэн байгаа юм. Тэгэхээр энэ загтлын хариунд өнөөдөр энэ загтлалд хариу өгөхийг хүслээ. Сэдв рүүгээ орохоос өмнө нэг зүйлийг тодорхой болгох хүсэлтэй байна. Англи хэлэнд passion гэдэг үг байдаг. Их гоё үг. Үүнийг монгол хэлэнд буулгахтай их олон янзаар буулгасан байдаг. Хүсэл тачаал, дур хүсэл, хүсэл тэмүүлэл, дур сонирхол, хүсэж тэмүүлж буй зүйл, сэтгэлийн огцон илрэл, халуун сэтгэл, оголцсон сэтгэл гэж тол бичгүүд дээр янз янзаар орчуулсан байдаг. Надад ирсэн захианууд дээр хүмүүс ихэвчлэн юу хүсэж байгаагаа, юунд дуртайгаа мэдэхгүй байна гэж бичсэн байдаг. Тиймээс би энэ бичлэг дээр passion гэдэг үгийг надад ирсэн захиануудын дагуу чин хүсэл тэмүүлэл, эсвэл passion гэдгээр нь нэрлэж явах болно гэдгийг хэлье. Хэрвээ та чин хүсэл тэмүүлэлээ олж чадахгүй байгаа бол санаа зовсны хэрэггүй. Амжилтанд хүрэх нь бидний хүн болж төрсөн заяагаар олдсон эрх. Тиймээс хүн бүр амжилтанд хүрэх эрхтэй. Зарим хүний авиас хүсэл тэмүүлэл хар багасаа л илэрдэг. Ийм хүмүүсийг хараад би дотроо их хатаархдаг байсан. Тэгээд ямар хүмүүс ийм азтай авиастай болоод өрчгдөг байна гэж боддог байсан ч та. Тэгээд би 10 жил байхдаа хэрвээ шитэн надаас нэгэн хүслийг чинь биелүүлээ гэж асуух юм бол би янзтай гоё дуулдаг хоолойтой болъё гэж хэлнэ гэж боддог байсан. Яагаад гэвэл би өөрөө маш солгой хоолойтой дуулах юмсан гэж маш их хүсдэг байсан. Эсвэл нэг зүйлд онцгой авиастай болгож өгөөч гэж гоо ингэж мөрөөддөг байсан. Тэгээ мэдээч энэ хизээч бүтшгүй мөрөөдөл хилээч гэсэн миний зүрх сэтгэлийн хүнд нэг зүйл байх л ёстой гэдэгт итгэдэг байсан. Тэгэхээр таны хувьд энэ чин хүсэл тэмүүлэл гэж юу вэ? Миний хувьд энэ чин хүсэл тэмүүлэлгээд байгаа зүйлийг бодоод хайгаад олоод авчихдаг зүйл гэж бодохгүй байна. Дуртай ном, хөгжим, урцыг бол хайгаад олоод авчихж болно. За энэ миний дуртай ном шүү, энэ миний дуртай хөгжим шүү, энэ миний дуртай өмд шүү гэх зэрэг. Одоо миний энэ хийгээд байгаа хувь хүний хөгжлийг бусдад түгээх, амжилтын тухай бусдад түгээх. Миний чин хүсэл тэмүүлэл мөн үү гэвэл мөн. Би үүнийг хийх дуртай юу гэвэл хийх дуртай. Гэхдээ энэ хийх дуртай зүйл гів гинэд нэг өдөр энэ миний чин хүсэл тэмүүлэл юм байна. За үүнийг л одоо хийгээд хийчихсэн юм биш. Үүнийг олж авахын тулд их олон жилийн хүч хөдөлмөр зарцуулсан. Бүр бага байхасаа ахуулаад өнөөдрийг хүртэл явсан зам, хийсэн үйлдэл, олж авсан туршлагууд маань бүгд нийлээд өнөөдрийн энэ миний хийх дуртай зүйлийг нээсэн юм байна гэдгийг би хожим мэдэж авсан. Тодруулах юм бол хэрвээ би 20 хэдхэн настай байхдаа миний чин хүсэл тэмүүлэл энэ хувь хүний хөгжлийг тухай бусдад түгээх юм байна гэдгийг би мэдэж авсан бол магадгүй тухайн үед би үүнийг хийх чадваргүй байх байсан. Нэг өсөндөө бэлэн биш байх байсан. Харин тэр үед хийж байсан зүйл дараагийн боломжийг нээж, тэр дараагийн боломж бас дараагийн боломжийг нээж, өөрөөр хэлбэл нэг үйлдэл нөгөө рүү чиглүүлсээрэн байгаад өнөөдрийн энэ боломжийг нээсэн юм байна гэдгийг мэдэж авсан. Тиймээс passion бол нэгээс нөгөө рүү туулах зам гэж бодож байна.
Магадгүй өнөөдрийн миний энэ хийж байгаа зүйл дараагийн миний жинхэнэ хүсэл тэмүүллийг нээж болно гэдгийг бас үгүйсгэхийн аргагүй. Тэгээд Apple компани үндэслэгч Steve Jobs үүнийг маш гоёор хэлсэн байдаг. Үүнийг та бүхэндээ төлөвлөе. Амьдралд тохиолдож буй үйл явдлууд бүгд хоорондоо үйлдэн холбоотой байх болно гэдгийг урьдчилан хэлхийн аргагүй. Зөвхөн өнгөрснөө эргэн харснаар л хоорондоо бүгд уялдаатай болсон байхыг мэддэг. Тиймээс өнөөдрийн энэ хийж байгаа үйлдэлүүд бүгд хоорондоо ямар нэгэн байдлаараа ирээдүйд холбогдно гэдэгт итгэв. Заяа тавилан, аз хиймор, гайхамшиг, эд шид, дотоод хүч юунд итгэмээр байна түндээ итгэв. Ингэж итгэснээр өөртөө итгэх, өөрийнхөө зүрх сэтгэлийг дагах итгэлийг олж авах болно. Миний энэ хандлага үргэлж зөв байсан. Тиймээс миний амьдралд их нөлөөсөн. Тиймээс Стив Джобсын хэлснээр таны одоо хийж байгаа зүйл ямар нэгэн байдлаар ирээдүйд гарч ирэх сайн сайхан зүйлтэй холбоотой байх болно гэдэгтээ итгэх хэрэгтэй. Санаж яв, чин хүсэл тэмүүллийг бодоод хайгаад олж авч чадахгүй. Учир нь бидний чин хүсэл тэмүүллигээд байгаа зүйл бидний тархинд биш, зүрх сэтгэлд бий. Тиймээс зүрх сэтгэлээ даг. Зүрх сэтгэлээ дагсан үйлдэл хий. Түүнийгээ бүр сайн хий. Нэмж хэлэхэд энэ passion гээд байгаа зүйл цаг тухайн үед хийж буй зүйлээ яаж хийж байгаагаас их шалтгаалдаг. Хий гэдэг үднээсээ хандаж хийж байна уу? Эсвэл тэгж ингэс хийж өнгөрөөж байна уу? Хэрвээ чин сэтгэлээсээ хийж байгаа бол тэр зүйл таныг хүсээд байгаа тэр чин хүсэл тэмүүлэл рүү аваачих болно. Харин үгүй бол та үргэлж хайсаар, гайхсаар хоцрох болов уу гэж би айж байна. Бас зарим хүн энэ миний дуртай зүйл гэж нэг зүйл барьж аваад хийдэг. Тэгээд жижигхэн саад бэрхшээлтэй учрахаараа сонирхол нь буурч биш юм бэ гэж хайдаг. Дараагийнх нь гарч барьж авна. Бэрхшээлтэй тулгарна, сонирхол нь буурна. Биш бэ гэж бас хайна. Ингээд хаяад байвал бид passion гээд байгаа зүйлээ олж авч чадахгүй. Олж авсан жижигхэн бэрхшээлээс болоод анзаарахгүй хайчихна. Жижигхэн бэрхшээлээс болоод хүсэл тэмүүллээ анзаарахгүй хайчихна гэдэг маш харамсалтай шүү дээ, тийм үү? Харин юу барьж авна, юу хийн, хамаагүй түүндээ бүрэн анхаарлаа төвлөрүүлж, чин сэтгэлээсээ хам гэрч хүчээ энерги зарцуулж шавхан хийж чадах юм бол магадгүй тэр чинь таны чин хүсэл тэмүүлэл болон хөвөрч болно шүү дээ. Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол лайк дараа цааш найз нөхдөд түгээгээрэй. Амун таны чин хүсэл тэмүүлэл юу вэ? Хэрвээ та чин хүсэл тэмүүллээ мэдэж байгаа бол түүнийгээ яаж мэдэж авсан бэ гэдгээ бидэнтэй хуваалцах хүсвэл доор сэтгэлдээ үлдээгээрэй. Амун иймэрхүү бичлэгүүдийг цаг тухайн үед нь имэйл хаягаараа хүлээн авах хүсэлтэй бол uka.com руу ороод захин мэдээлэл бүртгүүлээрэй. Амун YouTube сувагт бүртгүүлээрэй. Хүс хий хүр зөвхөн таны өөрийн хүсэлээр үйлцэл таныг амжилтанд хүргэнэ. Ука төмөр Лос Анжелес.